Сайн байцгаана амьд өгчүүдээ. Та бүхэндээ эсний өдрийн мэндийг хүргэе. Өнгөрч 7 хоногт манай сүмийн хорхин үйлчлэлийнхэн Дарьт дахь дүүс өмдөө очиж үйлчлээд ирлээ. Сайн байцгаана уу? Итгэл ахын дүүс. Та бүхэндээ эзний энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр Дарьт дахь дүүс өмдөө очиж үйлчлэж байна. Тэгээ 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж үйлчж байна. Өнөөдөр бас эзний үгийг хуваалцаад одоо бас жижиг бүлгүүд хийгээд бас сая энэ үг хуваалцсан зүйлсээ бас ойлгосон зүйл мэдрэмжүүдээ бас хуваалцж байна. Тэгээд энэ хугацаанд хүмүүсийн хувьд бол одоо бас нэлээд баяр хөөртэй бас тэдний хувьд бол харахтаа өөрчлөгдсөн зүйлүүд бас олон харагдаж байна. Тэдний нүүрхөр одоо үнэхээр эзний бас баяр хөөр байгааг харахтаа баяртай байна. Сайн байна уу? Намайг жигэд өгөхтэй нэм зэрэг гэдэг. Би Дарьт амьд дүүс сүмийг ахлан ажиллагаа. Та бүгдийг би бүгдэд бас тусал дэмждэгт талархдаг. Энд чи алдаж эндсэн ч гэсэн сэтгэл зүрхэнд бурхандуу эргий гэсэн маш олон сайхан залуучууд байдаг. Энэ залуучууд одоо энд хамрагдж байгаа 110 гаруй залуучууд байна. Бид нар бүгд Бурхныг олсон сайн мэдээг сонсох хүсэлтэй залуучууд байдаг юм аа. Амьд дүүс сүмийн ахын дүүс болон их ах нартай энэ сүнсний өдрийн мэндийг хүргэе. Намайг чөлтөөс иргэн гэдгээ би одоо Есүс итгэхэд 4 жил болж байна. Энэ ингээд ирснээс хойш би одоо амьд дүүс сүмийнхэнтэй ингээд бас Есүс Христ итгэхэд одоо ингээд амьд дүүс сүмийн бас нэг юм сайхан одоо ахын дүүстэй болоод ингээд байж байгаа маш их баяртай. Ер нь бол гараад бурхандаа итгээд цаашдаа та бүхэнтэйгээ хамт ингээд нэгэн сүмд дуулаад, хуурдаад, бурхандаа залбираад, бурхныгаа магтаад ингээд явна гэдэгт бас итгэлтэй байна. Харин үйлчлэлийг минь бас дэмжиж бас туслаж байгаа итгэлийн ахын дүүс, амьд сүмж болгоны итгэлийн ахын дүүстэй үргэлж талархаж байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Ирсэн та нарыг ивэх болтугай. Манай сүмийн хүүхдийн үйлчлэлээс зохион байгуулсан гайхамшигт аялал Библийн клуб өнгөрч бүр гарагт төгсөлтөө ийлээ. Хүүхдүүд маань гайхамшигт аялал гэж Библийн клубд идэвхтэй сайн тасралтгүй суралцаж хамрагдсныхаа төгсөлтийн байрыг хийж байна. Тэгээ энэ гайхамшигт аялал гэдэг Библийн клуб маань Самарын бэлгийг та нар сайн мэдэх бах. Тэгээ Самарын бэлэг төслийн хүрээнд явагддаг. Тэгээ Самарын бэлэгт хамрагдсан хүүхдүүд маань энэ клубт хамрагдах эрх авдаг юм байна. Тэгээд манайх анх чинь бид нар 13 оны 2 сард эхэлсэн хичээлээ. Тэгээ одоогоор яасан гэхээр 30 хүүхэд анх хамрагдсан бол одоо 21 хүүхэд амжилттай яваад дууссан. 12 цуврал хичээл байдаг. Тэгээ тасралтгүй сайн суусан, үнэхээр идэвхтэй байсан хүүхдүүдээ өнөөдөр төгсгөөд баярынхаа үйл ажиллагааг явуулж байна. Гайхамшигт аялал Библийн клуб хамрагдсан бүх хүүхдүүдтэй, амжилттай төгсөн бүх хүүхдүүдтэй Самарын бэлэг төслөөс явж байгаа. Гайхамшигт аялал гэдэг шинэ гэрээний энэ сайхан номыг бэлгэлж байгаа хүүхэд болгондоо. Тэгээ мөн Самарын бэлэг төслөөс хүүхэд болгондоо гайхамшигт аялал гэдэг сертификатыг бас дурсгадаг байгаа. Энэ хүүхдүүдийн маань амьдралдаа авч байгаа хамгийн анхны Библийн хичээлийн сертификат гэдгээр бид нар маш их үнэлж байгаа. Энэ үнэхээр сайхан өдөр байна. Амин гол үйлчлэлийн сургуулиас та бүхэндээ зориулсан зуны Библийн сургуулийн эсвэлтээ авч байна. Hello everybody. How are you? Сайн байцгаана уу? Жахан хур тундастай байгаа ч гэлээ гадаа нэмэх 20-26 градус болж 100 цаг хийдийн иржээ. Энэ бол таны Есүс Христтэй харилцах улам гүн гүнзгий болгох цаг юм. Бид 7 дугаар сарын 1-ээс 5-ны хооронд зуны Библийн сургуулаа хийх гэж байна. Зуны Библийн сургуульд Америкийн нэгдсэн улсаас пастор Тро Маршал 12 хүний бүрэлдэхүүнтэй томоохон багтаагаар илгээгдэн ирж танд хичээл заах болно. Бид итгэл, эдгэрэл, санхүүгийн эрхчлөө, ариун сүнс ба түүний бэлэг авьяасууд, хүүхдийн үйлчлэл, буруу урсгалууд болон итгэгчийн эрх мэдэл гэсэн сэдвүүдээр хичээл заах болно.
7-р сарын 1-ээс 5-ны хооронд зуны Библийн сургуульд ирж суралцсан итгэлээ өсгөцгөөе. Бурхан таныг ивээг. Хэрв та Амин гол үйлчлэлийн сургуулийн төгсөгч эсвэл хөдөө орон нутгийн сүмүүдээс ирсэн бол 5,000 төгрөгийн хөнгөлт эдлэх болно. Та бүгдийг минь Бурхан ивээг. Агапепсийн зуны нөхөрлөл болох гэж байна. Итгэл, найдвар, хайр ураандор энэ удаагийн нөхөрлөл зохион байгуулагдах бөгөөд 6 сарын 27-ноос 29-ний өдрүүдэд гачирт авралын зар цуглааны байранд болно. Агапепсийн итгэгчтэй зуны нөхөрлөлөө бэлдэн өргөнөөр орцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас лавлаарай. Кемпийн эрхийн бичгийг сүмийн хүлээн авахчаас аваарай. Ургац бүсийнхандаа дуулгах сайхан мэдээ. Энэ нь цэвэр агаарт хамтдаа гарч хамтдаа нөхөрлөх цаг айлээ. Та өнөөдрөөс эхлэн аяны үнжил, нарны шил, Библи, гарч хідэнгээ бэлдээрэй. Ирэх 7 сарын 4, 5, 6-ны өдрүүдэд ургац бүсийн зуны нөхөрлөл кемп зохион байгуулагдах гэж байна. Кемпийн эрхийн бичгийг та сүмийн хүлээн авахчаас худалдан аваарай. Хамтдаа нөхөрлөж, Бурхныг магтаж, ариун сүнсний оршихуйдаар бие бинийгээ урамшуулан босгоцгоё. Өнөөдөр манай цуглаанд шинээр ирсэн зочинтой анхаарланд болно. Та цуглаанд осны дараа хүндэтгэлийн 1-р эгнэнд хүрэлцэн. Бид тэнд Есүс Христийн талаар болон сүмийн талаар товчхон танилцуулах болно. Ингээд мэдээллийн хөтөлбөртөө анхаарланд осно. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээллийн хөтөлбөрөөр дахин уулзцгаая.